Хагарсан аягнаас бичиж гинөө бичиж байгаа мó 5 6 бой. За өнөөдөр би 2022 он нээлттэй хийсэн кинонууд дундаас хамгийн дуртай гэж хэлж бас болохоор кинонуудынхаа нэгийг та нарт танилцуулах гэж байна. 22 оны 1 сарын 22-нд Sundance кино фестивалийн Midnight Section анх премьер хийгдчихсэн. Дан найруулагч Christian Taft-Rabbing Speak No Evil гэдэг аимшигч гэж хэлж болохоор, триллерч гэж хэлж болохоор, драмч гэж хэлж болохоор Дан кино байгаа. Christian Taft-Rabb гэдэг энэ уран бүтээлч болохоор ер нь бол бүр айгүй олон Дан кинонд тоглодог. Даанда бас хөөрхөн танигдсан жүжигчин юм байлээ. Гэтэ бас давхар хажуугаар нь Speak No Evil-тэйгээ нийлээд 3-ын 3 бүрийн хэмжээний кино найруулад амжицсан найруулагч байгаад байгаа. Өмнөх 2 киног нь үзсэн гэж худлаа хэлээд яах вэ? Угаасаа яалчгүй манай хүн дэлхийн нийтийн үзэгчдэд Speak No Evil-ээрээ л танигдаж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ бүр дөнгөж саяхан James McAvoy, Mackenzie Davis болон Scoot McNairy энтер гээд айгүй том жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр Hollywood ремейк нь хийгдээд 9 сарын 13-нд нээлттэй ийдсэн. Одоо Америкт кино театруудаар гарч байгаа. Англи хэл дээр болохоор ойлгоход чамархан гэж зүгээр энэ ремейкийн кино театраасаа буухаар нь бичлэг хийя гэж бодож ирсэн ч гэсэн ремейк нь бас яг энэ Дан киноноос нэлээд олон юмараа өөр болсон гэж хэлээ. Тэгэхээр зүгээр сайхан хоёулангаар нь тус-тусад нь бичлэг хийгээд хооронд нь алдаа оноонуудыг харьцуулаад тус-тусад нь сэтгэлдээ хэлээд оноогоо өгье гэж бодсон юм аа. Тэгэхээр ямар ч байсан энэ ремейкийн театраасаа буухаар нь бас бичлэг хийн гэсэн үг ээ. Тэгээ өнөөдрийн хувьд бол их материал нь болох энэ Дан киногийн та нарт танилцуулах гэж байна. Тэгээ нэрээ Pepsi брендийн лого шинжлэгдэж байгаатай холбогдуулан 10 сарын 5-нд үндэсний соёл амралтын хүрээлэн дэх Happy Park дотор Гэнжин, A-Sound, Wendebo гэх мэт маш олон артистуудаас бүрдэх Into the New Era нээлттэй тоглолт үн төлбөргүй зохион байгуулагдаж байгаа юм байлээ. Тоглолт 14 цагаас эхэлнэ. Тэгээд хамгийн гол нь эхэнд ирсэн 1000 хүнд бэлэгтэй гэсэн болохоор манайхан яг сайхан цагтаа ирцгээгээрээ. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харсан чинь мас орн ганцуурхад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөкс. Тэр кино маань Bjorn болон Lewis хэмээх Дан эхнэр нөхөр хоёр охин Агнесийнхээ хамтаар зуны амралтаараа Италид аялаад явж байгаагаар эхэлж байгаа. Яг сайхан юм хум үтцсэн явж байхад нь Агнес өөрийнхөө хайртай чихмэл туулаагаа алга болгочлоо гэд гомдлоод байсан болохоор хөрх юм тэгэл Bjorn юм үзэхийн оронд туулааг нь хайгаал явж байгаа юм л да. Хайж явж байгаад энд үлдээцсэн гэмээр ерөөсөө тэр гурвын хажуугаар нь яваагүй сонин газраас чихмэлийг нь олж буцаад очиход яг манай гуравтай нэг аяллаа газраар аялж яваа Патрик болон Карн гэд Нидерланд хосууд Луис Агнес хоёртой танилцсан байж идэг. Абель гэд хүнч гисэн Агнестай яг үеийн хүүхэд байсан болохоор ер нь л за тэр хэд vibe сайхан нийлээд хамтдаа өдрийн хоол иддэг. Дөнгөжл танилцж байгаа хэрнээ айгүй удаа нэгнийгээ таньдаг байсан хүмүүс шиг маш гоё угаасаа сайхан яриа нийлээд өчнөө юм ярьж суусны эцэст Патрик Карн хоёр бүр манай хоёрыг Нидерланд дахь гэртээ сайхан зочилж ирээрээ хэмээн урьж идэг. Энэ маягаараа сайхан аяллааж дуусгаад манай гурвыг гэртээ буцаад ирснээ дараахан бүр захиа бичээд явуулсан байдий амир хөрхөн. Хүндэт Луис, Bjorn, Агнес гурав минь ээ. Та гуравтай танилцсан нь бид нарын хувьд тэр аяллаа хамгийн сайхан хэсэг байсан шүү. Хальт яриад өнгөрсөн ч гэсэн гэртээ урьсан урилга маань хэвээрээ байгаа шүү. Зочилж ирэх юм бол жинхэнэ сайхан гарын оолороо дайлнаа. Удахгүй уулзахыг ерөөё гэд бичсэн байдаг. Bjorn бол айгүй дуртай л хүлээж авч илээ. Угаасаа тэгээ кинон дээр маань Bjorn-ыг яг ямар ажил хийдгийг тодорхой болгодоггүй ч гэсэн бодвол тэгээд хөөх юм өдөржин шүнжин ширээний ард нэг юма дахин хийгээл суудаг уйтгартай амьдралтай л залуу байх гэж настай. Тэгээд угаасаа гоё штэ тэгэл ийм аялалд явна гэдэг чинь те. Би байсан бол явах л байсан угаасаа. Угаасаа Нидерланд Дан хоёр ч тэгээ хоорондоо нэг сүртэй хоол биш юм байлээ штэ. 8 цаг машинтай яваал орчих юм байлээ. Улмаар тэр гурав хэдхэн өдрийн дараа Карн Патрик хоёрынд очиж байгаа. Яг л амлснараа Патрик янзын сайхан гарын олоо ийдсэн угтаж авахаас гадна тэр хоёрт бүр тусдаа унтах өрөө бэлдээд Агнест ч гэсэн ормор засцсан л байдий. Гэтэ за Луис угаасаа цагаан оолтон мах иддэггүй
мэддэггүй байхгүй юу. Тэрийгэч Италид байхдаа Патрик дууг нь хэлж исэн. Тэгээд тэрийг мэдсээр байж иж найзынх нь гараа гаргаж хэлсэн хоолны хамгийн гоё хэсэг нь штэ. Гэрийн эзнийг хүндлээ жоохон ч гэсэн амсчаа миний найз гэж шахсаар угаад махнасаа хазуулцдаг жаахэр эдлэг. За бас нэг сэвтэй юм гэвэл тэр Абель гээд хүүгээ юм ярьж чаддаггүй хэлгүүгээд хэлжил байсан л та. Гэхдээ айгүй эвгүй тэр Абель нь гинэт Бьорны ард гарч ирснээ. Ингээд амаа онгоолгоод нэг тийм тусламж гуугаад байгаа юм шиг, занал хийлээд байгаа юм шиг зогсоод байдгийг. За тэр яах вэ? Тэгэл тэр оройноо сайхан юм ярьж суужгаад маргааш ойрхон салхилахад ер нь л за эдний гэр бүлүүдийн ялгаа нь анзаарэгдэж байгаа байхгүй юу? Бьорн Льюис хоёр болохоор бүр хорхойд ч хоргүй жоохон дүлий дүнгч гэх юм уу айгуу тийм боловсон соёлтой зөөлөн хүмүүс байхгүй юу. Патрик болохоор уг нь бол эмжч гэсэн жоохон ширүүн гэж хэлж болохоор тийм альфа нэглэх юм бол ер нь баргийн нөхрийг хомбоо аяжгаар чанга залуу. Карн бол тэгэл нөхөрсөг хөөрхөн ааштай хэрнээ бас жоохон цаанаа юм боевик байж мэдгээр эмэгтэй байгаад байгаа юм. Патрик тэгээд Абельтай бас жоохон ширүүн харьцаж марцдаг юм бэлээ. Агнесыг гулсах гээд ахт нь таглаад суугаад байсан гэд Агнесаас уучлал гуй гэж араас нь зуурчаа загинж магнаал те. Ямар ч л байсан Патрик тэр өрөөнө хүүхдүүдэд үлдээчээд орой ол идэнгээ жоохон арх ууя гэдэг санал гаргаснаа. Хин гэдг нь мэддэхгүй нэг хүүхэд асрагч хөлсөлж авчирж мавчраад тэгснээ. За бас нөгөө газар очиод юм уучаад эрээ цэргүү урд нь баг нэгээ зажилж залгиж өмхөж хөхөж идчихгээ тэр хоёр те. Тэгснээ бас айгуу сонин өөрсдөө гарч орой ол идэ гэдэг санаа гаргасан юм байж тооцоо их болсон чинь Патрик юу ч хийхгүй зогсоод байдаг. Бьорн гайхаад асууж байгаа шүү дээ. Би тооцоо их юм уу гэсэн чинь тэгдэг өгшөө баярлаа гэнэ тий. Тэгснээ бас буцахтаа машиныхаа хөгжмийг тултлан жангалчаад сов согдуу жолоо барьж мараал явцдаг. За тэгээд бас ирчээд Льюисийг усанд орж явахт нь Патрик тоосон чинжгүй орж ирснээ шүдээ угаачаад гараа явуул яах вэ? Яг тэгээд Льюисийг усанд орж ийн гэж мдээгүй юм шиг байлээ. Гэтэл бас тэгээ сэвтэй байгаа сте. Тэгснээ чаавас тэгэл Бьорн Льюис хоёр ирээд 2 хоногтой биологи хичээл хийгээгүй штэ. Тэгээд хэцүүжил байсан байлгүй биологи хичээл хийгээд тэгсэн чинь Патрик юм ямар ч гэх юм сонио арцаар хальт шагаачаад зөрж идэг. Тэгснээ дахиад болоогүй заяа. Льюис шүнсрээд охиноо хайсан чинь Агнес Патрик Карн хоёртой хамт нэг оронд унтчихдээ. Заваарсан тэгээд Льюис гол унтаад Агнес нөгөө талд нь яг унтж байгаа л да. Тэгэхдээ Патрик нүн үцхэн унтж байгаа байхгүй юу. За болсоо. Ёстой хангалттай л редлэг харчлаа штэ гээд Льюис шууд охиноо тэрж босхонгуудаа Бьорныг бас сэрээгээд яг одоо эндээс явъя гэд ашгүй нууц харахаад явчихж байгаа. Уг нь л ёстой ерөөсөө нөгөө хоёрыг сэрээж мэрэхгүй ашгүй нэг юм зайлах нь гэсэн чинь хөөрхий чаваас Агнес нөгөө хайрлаад идэг чихмэл тоглоомоо олохгүй байна гэд за зүгээрээ аав ээж хоёр нь хараад шинийг аваад өгчөө гэсэн ч гэсэн тэгээд одоо яалтчгүй л бүр нилээн багасаа тижээцэн л гэж наах чинь найзалцсан хамгийн хайртай юм нь болохоор бүр амар уйлж муулаад Бьорн ч гэсэн тэгээд охиныгоо ингэж амар уйлж байгааг хараад зүрхэн өмрөөд буцхаарал шийдчихэж байгаа. Буцаад очисон чинь Патрик Univision-ээс кино үзээд Dua Lipa-гийн тоглолт үзэхэр болсон байдаг. За Univision-ийн видео сандах бэлэгтэй цэс нэртэй цэснээс кино үзэх болон баг зэдвчүүлэх бүрдээ 20 оноо цуглуулж байгаа юм байлээ. Тэгээд тэр цуглуулсан оноогоороо Univision-ийн app болон тоглоом хэсэг дотор байрших урамшууллын цэсэд байгаа Mobile Legends-ийн 275 Diamond, Steam-ийн $5 купон, Shopee-гийн 20,000 төгрөгийн бэлгийн карт гэх мэтчлэн бэлгүүдээс өөрийн үссэн бэлгээ шууд сонгоод авах боломжтойгоос гадна Dua Lipa-гийн тоглолтыг Сингапурт хосороо үзэх аяллаа ирэх MacBook гэх мэт бэлгийн эддэг шалгаруулах тохиролд оролцох боломжтой байгаа юм байлээ. Тэгэхээр манайхан бэлэгтэй цэснээс киногоо үзээд олон бэлгийн эзэн болоорой. Киногоо үз, оноогоо цуглуул, бэлгээ ав. За тэгээ буцаж очиод Бьорныг яваад орсны дараахан Агнес нөгөө чихмэлээ машин дотроосоо суудлынхаа доороос олчвол яах вэ? Тусаараа тэгэл Бьорныг ороход угаасаа Патрик Карн хоёр сэрцэн байж ахын тодорхой юу болоод яагаад баяртай ч гэж хэлчихгүй гараад явцсан юм бэ гэд бүр нэлээд гайхацсан л байгаа байхгүй юу? Угаасаа л амар awkward нөхцөл байдал штэ тий. Бьорныг юу гэж хэлэхээ мэдэхгүй төгдрээд харна Льюис шууд шулуухан тэр согтуу жолоо
орлоо барьж мэрсэн, усанд орж явахт нь орж ирсэн энтергээд хамгийн л тухгүй мэдрэмж төрүүлсэн юмнуудаа бүгдийг нь хэлээд тэгээд явхаар шийдсэн юм аа. Уучлаарай гэд хэлчихэж байгаа юм. Патрик Карн хоёр шууд л уучлал гуйгаад яалтчгүй л өөрөөр орны өөрөөр хүмүүжэлтэй, өөрөөр соёлтой хүмүүс учраас тухгүй мэдрэмж төрүүлсэн байж магадгүй. Уг нь бол хамгийн сэтгэлээрээ тухтай байх ч л хичээсэн шүү. Хоёр найз нь тухгүй ойлгосон бол уучлаарай. Тухгүй санагдсан бол хэлээд ярилцаад ойлголцож болох л байсан штэ гэд ер нь тэ айгүй эвгүй нөхцөлийг гайгүй хүлээж аваад гайгүй уучлал гуйгаал эвлэрчдэг. Тэгээ за угаасаа л 3 хоногор зочлыгээ төлөвлөсөн. Өнөөдөр сүүлчийнх нь өдөр болохоор Бьорн Льюис хоёр бас арай л over react гаргаад хитрхи сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргачих гэж өөрсдөө дүгнэн үлдэхээр шийдэж байгаа юм. Улмаар Карен Льюис хоёр хоб бадсангаа Карны цэцэрлэгийг арчлаад Бьорн Патрик хоёр яг сайхан ирчүүдэрээ буу алах гэд машинтайгаа явдаг. Янз бүрийн юм ярьж байгаа юм л да манай хоёр те. Тэгээд Патрик бит хоёр угаасаа л тийм жүжээд байдаггүй хаач өөрсдийнхөөрөө л галзуу солиотойгоор байждаг болохоор эргэн тойрныхныгоо заримдаа анзаардаггүй юм шиг байгаамаа. Өшөө дахиад уучлал гуйчаа гэд пивууд суух үеэр Бьорн бүр яалчгүй сайхан сэтгэлээ нээгээд би ийм баймааргүй байна. Өглөө тогтсон цагтаа сэрэл хүүхдээ сургуульд нь хүргээд өгчөөд ажилдаа яваад оройн ядарч гэртээ ирдэг эр хүн баймааргүй байна гэд тэ яг л миний хэлжсэн уйтгартай гунигтай амьдралтай залуу байгаа аахгүй юу? Want to show you something? За тэгэл энэ маягаараа тэр өдөр нь айгүй аятайхан өрнжсэн ч Льюис хоол хийж агаад гараад үсээд ашгүй чи юм ч юм да те Патрик гэсэн чинь Патрик үгэн чинь эмч бишээ зүгээр танилцахтаа л тэгээ худлаа хэлцэн гэж яхаас гадна Карен ягаад ч юм хоол идэж байхдаа Агнесыг яг өөрийнхөө охин шиг энийг битгий ингэж эд хутгаа ингэж барь ногоонуудын сайд наатаха битгий ингэж байгаа ч тэ энтергээд зааварчлаад байдаг байхгүй юу. Льюис шууд уурлаад битгий миний охинд яахын заагаад байгаа ч гэд хэлдгийг. Тэгээд за дараа нь Агнес Абель хоёрыг бүжгэлжсэн чинь Патрик гинэт бүр хүүгээ амар загнаад тэнэг юм уу чи хөгжмөө мэдрээч энтергээд амар муухай харцаад аяга мяга газар савж хаглаад сонио авирлаад байдаг. Болчооч те эн чин зүгээр л хүүхэд штэ гэсэн чинь те ёстой зүгээр л байдаг л нэг өдөр болгон болдог зүйл юм шиг тоохчгүй л байдгийн Патрик Карен хоёр хоёулаа за одоо тэгэл одоо ганц хоноо л буцах юм чин тэсэд өнгөрөөч өдөө гэл оройн орондоо орж байгаа. Ik heb de koffers al gepakt. За тэгээд хамгал урдаараа буцаж ороод Льюис Агнес хоёрыг сэрэн яг одоо явъя хурдал гэд машина бариад хөдөлж байгаа. Тэгээд те яалтчгүй л нэг машин араас нь бүр дагаад яваад идэг байхгүй юу. Улмаар тэр машинаас салах гээд огцсон мэргээд шорон зам руу орцсон чинь лайвуулж шаварт суугаад машин нь хөдлөх боломжгүй болчдөг. Яжитл бүр ганц зураас сүлжээч байхгүйсэн болохоор Бьорн газ ойрхон харагдсан нэг гэрэлтэй байшин руугаа гүүгээд Льюис Агнес хоёр хаалгаа төгжин машин үлдэхээр болж байгаа. Тэгээд одоо чааваастаа өөр хэмээн замдаа шавар маварт хутгалтан арай гэж нэг юм тэр байшин руугаа яваад очисон ч дотор нь гэрэлтэй байгаад байгаа хэрнээ. Ягаад ч юм ерөөсөө тэр хүмүүс нь одоо гэрийн эзэд нь хаалгаа онгойлгодгүй. Буцаал алхаж машин дээр ирсэн чинь Льюис Агнес хоёр орс сураггүй алга болцсон байхаас гадна Бьорн бөөнлөн болоод тэр аваараа өчнөө орилж гүйсэн ч яалтчгүй л тэгээ байхгүй болцсон байгаа юм л та. Тэгсэн чинь за
За тун удахгүй Патрик манай үнийг олоод хүрээд ирдэг байхгүй юу? Яаж олсон юм болоо гэсэн чинь Льюис Патрик руу залгаад бид гурав машинтайгаа шаварт суучлаа гэд байршлаа хэлээд өгсөн байвал яах вэ? Угаасаа Бьорн бас яг юу арсан тухайга Льюист хэлээгүй штэ тий. Тэгээд чааваас Льюис Патрик Карн хоёрыг алуурчд гэдгийг мэдэхгүй утсанд нь ингээд тальд сүлжээ оронгууд нь шууд залгаал тусламж дуудсан л байгаа юм л да. Please don't hurt us. We just want to go home. As long as you do as we say, it's gonna be fine. Be quiet. За ямар ч үсэн ревюгээ энэ киноны зураг авалт болон жүжиглэлтийг магтаад эхлүүлчихье. Үнэхээр гоё зураг авалттай кино байсан. Хамгийн гол нь яг нэг тийм аимшиг кинонуудын өнгө тавилт, зураг авалт энтрүүд санаал нэг юм бийл нэг аимшиг кино шүү гэсэн шиг нэг юм хар бараан яг л нэг тийм нэгэн юм байдаг штэ тий. Энэ киноны зураг авалт өнгө энтер болохоор ерөөсөө тийм аимшиг кино шиг биш. Эсвэргээрээ бүр нэг тийм Before Trilogy шиг ийм романтик драм кино шиг амар гоё, бүр үнэхээр гоё үзэгсэнтэй зураг авалттай байсан байхгүй юу. Тэгээд яг тэр зураг авалт нь хамгийн гол нь төгсгөлийн тэр аимшигт юмнуудыгаа үзэгчдэд хүнд тусгуулж өгөхөд нөлөөлж чадсан. Тэгээ одоо нууж чадсан, далдалж чадсан, сатааруулж чадсан учраас ийм W байгаад байгаа юм. Киногоо та нар яг өөрсдөө бүтнээр нь үзэх юм бол ерөөсөө нэг тийм аимшиг кино үзэж байгаа юм шиг биш. Нэг юм гоё сонирхолтой драм, одоо яг юу гэх юм бэ, нэг юм те Кан энтер дээр явдаг, Оскар энтер дээр явдаг нэг юм фестивалийн драм кино юм шиг юм айгу гоё дулаан энергтэй кино юм шиг өнгө аястай байдаг байхгүй юу. Төгсгөлийн тэр амар хүн амар нүд тальтрам юмнуудыг үзэгчд даацтай хүлээж авахын тулд хамгийн гол нь Бьорн, Льюис, Агнес гэсэн дөрүүдийг ямар нэгэн байдлаар одоо кэрлээд юу ухжаагаад нь гуниглжиж гэх юм уу, одоо юу гин те тэд нарыг одоо энэ дөрүүдийг алуулахыг хүсэхгүй амьд гарчаасаа да хөөрхийс минь гэх сэтгэл төрүүлэх ёстой. Тэгээд тэрэндээ угаасаа хүрч чадсан. Чаавастаа тэгэл одоо жоохон арчаагүй ч гэмээр юм уу, хитрхи сул дорой хүмүүс байгаад байгаа ч гэсэн стил хорхоонд чоргүй сайн л ээж аав хоёр айгу сайн л хүмүүс байгаад байгаа шүү дээ. Бьорн, Льюис хоёр охиндоо үнэхээр хайртай сайн ээж аав хоёр гэдгийг бүр киноны эхлэлээс л ахуулаад Бьорн ганц тэр туулайг нь олж өгөх гээд аяллаа хугацаанаас хумслаад хайгаад явж байгаагаас нь гэртээ ирээд хөөрхөн үлгэр уншиж өгөө твдж байгаагаас нь буцах гээд явж байхдаа охиныгоо уйлахыг хараад туулааныхын төлөө буцаж байгаагаас нь гээд зөндөөл юмнаас харж болж байгаа юм. Тэгээд бас жүжиглэлтэн ч гэсэндээ маш сайн буюу яг л нэг юм миний амьдрал дээр мэддэг зөндөө олон хүн шиг хитрхи зөөлөн нэг юм бодит хүмүүс юм шиг мэдрэмжийг Бьорн, Льюис хоёрт тоглосон жүжигчид бол яалчгүй надад мэдрүүлж чадчихсэн.
байсан. Тэгэхээр яг сүулт алуулахад нь яг нэгтэй жинхнээсээ ийм хоёр хүн алуулж байгаа юм шиг айгу хэцүү мэдрэмж төрүүлж байгаагаас гадна нөгөө талд бас Патрик Карн хоёрын жүжиглэлт бас амар эвгүй байсан. Тэгээд угаасаа энэ Патрик болон Карн тоглож байгаа хоёр жүжигч нь яг бодит амьдрал дээр эхнэр нөхөр хоёр юм байлээ. Тэгэхээр хоорондынх нь chemistry харилцаа амар сайн мэдээж. Тэгээд угаасаа жүжиглэлт нь бол үнэхээр эвгүй байсан. Ялангуяа Патрикийн дүр бол те бүр яг зөвөр л үнэхээр айц төрүүлмээр яг ингээд киног нь үзэж дуусгасны дараа дахиж үзэхэд бол энэ угаасаа psychopath гэдгийг алуурчин гэдгийг мэдж байгаа болохоор гаргаж байгаа нүүрний хувирал болгон гаргаж байгаа жижиг үйлдэл болгоно амар creepy. Тэгээ Hollywood remake дээр нь яг James McAvoy энэ дүрт нь тоглосон байсан. Тэгэхээр ийм амар эвгүй psychopath дүрт James McAvoy яаж тоглосныг харахыг бол бүр үнэхээр үлэн тэсэн ядан хүлээж байна. Ер нь бол тэгээд за бас яг ярих ёстой хамгийн том юм нь болохоор Bjorn Lewis хоёрын тэнэг сонголтууд штэ тий. Өчнөө олон red flag-ууд харуулаалахад за бас өчнөө олон зүхтаах боломжууд байгаа л хахад ашиглаж чадаагүй тий. Ихэвчлэн иймэрхүү кинонууд дээр гол дүрүүдийнх нь тэнэг сонголтууд яг бүр зүгээр л амар мал тэнэг одоо яг мал тэнэг сонголтууд байгаад идэв штэ. Бүр яг ингээд энэ киног нь муу болгохоор хэмжээний муу сонголтууд байгаад идэв штэ тий. Амьдрал дээр бүр хизээч байж болохооргүй бүр зүгээр л хэтэрхий тэнэг сонголтууд байгаад идэг. Харин яг Bjorn Lewis хоёрын тэнэг сонголтууд болохоор яг тийм мал тэнэг сонголтууд гэхээсээ илүүтэй ойлгож болохоор гэх юм уу ингээд амьдрал дээр байж болохоор тэнэг сонголтууд байгаад байгаа байхгүй юу? Миний хувьд бол яг ийм Bjorn шиг хүмүүс бүр амьдрал дээр зөндөөл байгаа штэ. Хэтэрхий хүмүүжил сайтай зөөлөн өссөн тэгэл хинтээч асуудал үүсгэхийг хүсдэггүй, хүнд муухай сэтгэл төрүүлчихгүй гэд хүний өөдөөс өөрийгөө хамгаалаад чангахан ч дуурчиж чаддаггүй нэг ийм хит зөөлөн people pleaser type-ийн хүмүүстэй. Тэгээд бас тэр яалтчгүй бас нөгөө өөр орны дөнгөжил танилцж байгаа сайн танихгүй хүмүүсийн одоо гэрт нь очисон гэдэг нь бас нөлөөлж байгаа юм л та. Culture соёл энтертэн дасахгүй зүгээр одоо зөв зүгээр байж хахад нь янз бүрийн бодож урдаас нь наашилсан чинь яг үнэндээ ийм алуурчин энтер биш зүгээр л гимгүү хүмүүс байсан бол бас яах юм те. Зүгээр л яг ийм муухай сэтгэл төрүүлчихгүй гээл соёлтой байх гээл янз бүрийн юмнуудыг өнгөрөөж хитрхи nice байснаасаа болоод тэгээл алуулж байгаа байхгүй юу. Тэгээд бас би яг тэр тэгж одоо гаргаж байгаа шийдвэрүүдийг ойлгоод ингээд одоо тэг relate хийгээд байгаа гэх юм уу хамгийн гол нь. Тэгээд за угаасаа гол зорилго нь болох тэр төгсгөлийн хэсгээрээ үзэгчдийг шоконд оруулж disturb хийж бол яалтчгүй чадж байгаа. Бидний кэрэлдэг дөрүүд ямар ч гэмгүй сайн хүмүүсийн л дөрүүд штэ тий. Охиноо алдаад өөрсдөө бүр үнэхээр амар нохоо шиг хэрцгийгээр алуулж байгаа юм. Тэгээ ер нь бол за би зүгээр энэ киног маш гоё зураг авалттай, маш үнэмшилтэй, бодит хүмүүс шиг дөрүүдтэй, зохиолын маш сайн бичсэн. Ер нь л яг нэг юм амьдрал дээр юм үзэж байгаа юм шиг маш үнэмшилтэй одоо ийм уур амьсгалтай, жүжиглэлттэй, нөхцлүүдтэй, дөрүүдтэй янз бүрийн эвгүй юмнуудаараа үзэгчдийг маш тухгүй болгож disturb хийж чадсан. Зорилгодоо үнэхээр сайн хүрч чадсан кино гэж дүгнэж байгаа юм аа. Би угаасаа энэ киног нэлээд дээр үзчихсэн. Тэгээд нэлээд дээр яг анх үзэж байхдаа л шууд маш сайн кино байна гэж бодож исэн. Тэгээд сая үзэж гисэндээ стилтэй гэж бодсон хэвээрээ л байна. Тэгээд би бол хувьдаа энэ кинонд 10-аас 8 оноо өгж байгаа юм аа. За ер нь тийм байна да. Тэгээд энэ киног бол яалтчгүй би үнэхээр сайн кино гэж боддог. Тэгээд анх үзэхдээ ээж бодож исэн. Одоо ч гэсэн бодсоор байгаа. Тэгээд өнөөдөр минь бичлэгийн дөрөд өндөрлж чинь тэгээд би саяхан бас нэлээд хоног ер нь өвдөд халуураад орноосоо босч чадахгүй байлаа. Тэгээд тэрнээс болоод бичлэгний зай бас жоохон холдсон шүү. За тэгээд одоо гадаа бас угаасаа нэг тийм ханад манад байгаад байгаа юм шиг үлээ. Тэгээд угаасаа бас хүүтрээд байгаа юм шиг үлээ. Тэгэхээр та нар маань бас биеэ сайн бодоорой, дулаан хувцлаарай, халуун юм сайн угаарай, дархлаагаа дэмжээрэй, нойроо сайн аваарай, заа гамраарай, гой зүзүүдлээрэй. Хайртай шүү.